Ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн урт хугацааны прогноз хариуцсан ерөнхий инженер Жаргалан байна. За ерөнхийдөө одоо энэ оны 10, 11, 12 дугаар сарын Улаанбаатар хот орчмоор одоо агарын температур хурд үндэсний байдлыг танилцуулбал за 10 дугаар сарын хувьд бол одоо агарын температур олон жилийн дунджаар 1-3 градусаар хүйтэн байдаг. За хурд үндэсний хувьд бол 4-6 мм хурд хүнс ордог. За энэ жилийн хувьд 10 дугаар сар маань одоо температурын хувьд олон жилийн дунджаасаа 1-2 градус дулаан. За хурд хүнсний хувьд бол олон жилийн дунджаасаа 1-4 дахин ахиу хурд хүнс орсон байна. За харин одоо хүйтний улирал буюу 11, 12 дугаар саруудын хувьд агарын дундаж температур маань 19-с 22 градусын хүйтэнтэй. За хурд хүнсний хувьд бол 2-4 мм цас ордог. За энэ жилийн 11 дугаар сарын хувьд Улаанбаатар хорт орчмоор за олон жилийн дунджийн орчим цас орсон бол 12 дугаар сарын хувьд бол олон жилийн дунджаас мөн адил одоо 1-3 дахин ахиу цас орсон байна. За 12 дугаар сарын сүүлийн байдлаар бол нийт нутгийн 60 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон. За үүнээс Төвийн бүс нутгаар за мөн Төв аймагуудын нутгаар одоо нийт нутгийн 60 гаруй хувьд мөн цасан бүрхүүлтэй байна. 12 дугаар сарын үлдэж байгаа хоногудад Улаанбаатар хот орчмоор за 26, 27-ны өдрүүдэд нэлээд жиндүү салхитай байхаар байна. За арай одоо 27-оос 28-9 гээд нэлээд өдөртөө баг зэрэг одоо уярах төлөвтэйгаа бол за сарын сүүл буюу 30, 31-ний үеэр л одоо баг зэргийн цас орж салхи шуургатай хүүтрэх төлөвтэй байна.